Үхэн хатан молооны лам найз охинтой болохыг хүсэж байгаа хэдэн ч төгрөг хамаагүй зарцуулна. За сайн байцгаана монголчуудаа. Өнөөдрийн ярих сэдэв бол молооны ламын талаар ярилцах болно. Сингапурын 20 настай хүүхэд Америк руу явахаар болсон 3 сарын визтэй Америкт ирээд надад виз чи хамаагүй би энд харлаа гэд харалцсан. Гэхдээ түүнд нэг л зорилго байгаа. Энэ зорилго бол үхэн хатан молооны лам найз охинтой болохыг хүсэж байгаа хэдэн ч төгрөг хамаагүй зарцуулна. Жишээ нь энэ эмэгтэй нэг мессеж явуулсан. Энэ мессежнээ зураг явуулсан байгаа. Та бүгдээ харж байгаачлаа. Lamborghini Urus явуулсан. 770 сая төгрөг орчмын үнэтэй ягаан Lamborghini Urus. Хамар дээр нь 3 цүнхтэй, Birkini-ийн 3 цүнх, ягаан, ногоон, матрын ярьсан цүнх. Та энэ 3 цүнхнээс алийг нь авах хүсэж байна. Бид нар бүгд ягааныг л авах хүсэж байна. Гойж байна. Гэхдээ тэр эмэгтэй хариу бичсэнгүй. Маланы лам одлого хариу бичсэн. Бүсгүй минь би чиний төрсөн өдрийг ч өөрчилж тэмдэглээ энэ билгийг авчлаа. Тэгсэн чинь эмэгтэй гэсэн эцэст нь хариу мессеж ирсэн. Мессежэнд би өөр хүнийх гэж хэлсэн. Тэгсэн чинь хариу маланы ламын хариулт нь сонирхолтой надад хамаагүй гэд мессеж бичсэн. Гэхдээ л энэ орлогонд бүтээгөө маланы лам өөрийнхөө найз охиноо хайсаар байгаа. Маланы лам найз охинтой бол чадах уу? Маланы лам нь дөнгөж 20 настай байж шөнийн клуб орох дуртай. Шөнийн клубтээ маш их мөнгө төгрөгийг цацдаг. Жишээ нь Акопоно гэдэг дөрвөн ширхэг усан гэхэд 160 мянган төгрөг. Энэ зүгээр ус шүү дээ. 160 мянган төгрөг. Мөн шампанс 2 шампанс авсан VIP өрөөндөө 6 сая төгрөг болж байгаа. Маланы лам чи дөнгөж 20 настай шүү дээ. Чи хуулаараа уух 20-т чи ууж болохгүй. Текелагийн дөрөв шууд. Маланы лам нэг сонирхолтой найзтай. Түүний найзыг нь Versace-ийн бурхан гэдэг. Versace-ийн бурхан, Маланы лам. Ямар сүртэй нэртэй хүмүүс вэ? Versace-ийн бурхан найзаас асууж андаа өнөөдөр гарья. Орой гарч шоу дий. Шоу утсан. Шоудахта 2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Бүр үнэхээр гайхалтай. Маланы лам яаж чи ийм баян юм бэ? Нууцаа хэлээч гуйж байна маланы лама. Versace-ийн бурхны нэг сонирхолтой баримт нь маланы ламаас 1 насаар ах 21 настай. Тийм болохоор уух зөвшөөрлөлтэй. Өнөөдрийн ярих зүйл нь маланы лам маань гараа атгаж чаддаг болсон. Та бүгдийн энэ харж байхчлан зурган дээр хуруугаар дүүрэн алмазан бөгжтэй. Ялангуяа тэр жигчэн хурууных нь бөгжийг нь харал та 3 дахин том бөгж байна. Энэ залуу хизээч хин нэгнтэй гараараа ингэж цохиж болохгүй. Хин нэгний гарыг нь гимтэн, гарыг нь хуулна, гимтэл рүү аваа чинь мис засалт оруулна. Энэ залуугийн гар бол яг л Таносын гар гэсэн. Нэг товшгол дэлхийн тал хүмүүс байхгүй болно. Бугуунд хүртэл алмазын гинжтэй. Ричард Милийн цагтай 900 сая төгрөг орчмын үнэтэй. Энэ залуугийн нэгэн сонирхолтой баримт нь Lakers болон Miami-д нэгэн хаштагийг гаргасан. Энэ хаштаг дээр хөөхөн огтл зөвхөн Birkini-ийн цүнхтэй байна гэсэн хаштаг гаргасан. Та хэрвээ хөөхөн биш бол Birkini цүнхийг надаас аваагүй байна гэсэн ойлголтыг төрүүлсэн. Учир нь гэх юм бол энэ бичлэгэн дээр хээрэмсэн 20-40 сая төгрөг орчмын үнэтэй цүнхийг зүгээр л ингээд хүмүүс рүү шидэж байгаа бичлэгийг та бүхэн харж байна. Удалгүй Маланы ламын талаар TikTok-чин бүсгүй Harrison Skyler видео оруулсан. Нэгэн орой Case гэдэг найзтайгаа оройн хоол идчихсэн. Case найз нь Harrison өнөөдөр хоёлонгой орой зугаатай өнгөрүүлээ. Дискоди бүжиглээ. Хамтдаа баруун хоолойдын клуб орцгоё гэсэн Harrison зөвшөөрсөн. Баруун хоолойдын клубын хувьд 2 давхартай. Дотоод дизайн бол нүд алмаар улам төгөлдөр хуурын ханийн тим зурагтай, үнэхээр янзтай. Эхлээд 2 давхар руу гарсан. 2 давхарт нь нэг уйтгартай, гой солиотой гаалцсан юу ч болоогүй. Харин ямар нэгэн зүйлийг хүсэж байсан. Тийм учраас доошоо буусан. Доор буугаад бэжгаад удалгүй нэгэн залуу ирсэн, нэгэн залуу ирээл манай найз чанд Birkini-ийн цүнх өгмөр байна гэж хэлсэн. Тэгсэн чи Harrison үнэхээр гайхсан. Birkini цүнх чинь үнэтэй шүү дээ. Яагаад гинт надад өхөр болов?
та бүхэн маань бас юу гэж бодож байна? Шөнийн клубд ингээд бүжиглэл үйжсэн чинь гинт танихгүй залуу гарч ирсэн. Танд үнтэй бикинийн цүнх чамд өгөөл чи итгэх үү? Бас хэцүү шүү дээ. Энэ бол бас нэг талаараа лөөрч байж мэднэ. Лос Анжелес гэсэн хин энд итгэхэд хэцүү. Харис нь бол тухайн залуу бикиний цүнх өгье гэдэг утгыг нь ойлгохдоо дэлгүүрөө ороод худалдаж авах юм байна гэж ойлгоод үгүй би одоо дэлгүүрөө орч чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь найз нь үгүй бикини цүнх бидэнд бэлэн байгаа зүгээр VIP хэсэг рүү зүгээр намайг дагаа явчих гэсэн. Яг энэ үед Харрисын толгой нэлээд хурдан ажилласан. Би тэгвэл найзгаа дагуулсан явчих гэж хэлсэн. Найзгаа дагуулж авсан. Тэгээд бикинигийн цүнхийг өгсөн. Чи яагаад ийм үнэтэй цүнхийг өгч юм бэ? Энэ ориг юм уу? Хулих юм уу гэсэн чинь Маланы лам мэдээч энэ бол ориг нь чамд л зориулсан. Тийм учраас чамд өгж гин гэж хэлсэн. Гэхдээ Харрисон ганцаараа энэ цүнхийг аваагүй 20 хэрэмсийн бикини цүнхтэй орж ирээд бүгдийг тарааж өгсөн мэлээ. Нэг л бие хамгаалагчтай ирсэн. TikTok-ын бичлэгэн дээр хүмүүс сэтгэлээ үлдээж ирсэн. Гайхалтай. Чи энэ хүүхдээ 10 минут байсныхаа төлөө 34 сая төгрөгийн үнэтэй цүнх авч байгаа юм уу? Мөн 340 сая төгрөгнөөр арх авсан гинэ. Ямар галзуу юм бэ? Наа чи яг хин юм бэ? Хятадын тэрбумтны хүүхэд юм уу? Эсвэл энэ яг Jack Ma-гийн хүүхэд юм байна гэдэг хүмүүс таамаглаж төвшүүлж байсан. Яг энэ үед нь Jack Ma сүйтэй цайгаан очилж уусан. Азар Маланы лам миний хүүхэд биш юм даа л гэж бодож байсан байх. Тэгээд Харрисон өөрхөн бичлэгэн дээр нэгэн зүйлийг хэлсэн. Би энэ жаалаас энэ хүүхдээс гэж яриад байсан. Хамгийн инээдтэй энэ залуу найз охинтой болохын тулд 20-30 сая төгрөгөөр эмэгтэйчүүдэд цүнх авч өгч байгаа. Эцэст нь тэр эмэгтэй жаал хүүхэд гэж хэлж байгаа юм уу те? Харрисон болохоор хүүхэд гэж хэлсээр байсан. Тэгээ хамгийн сонирхолтой нь саарал бикинигийн цүнх авсан. Энэ цүнх надад бизнес маягтай таалагдаагүй учраас би ээжтэй өгсөн. Ээжийг минь баярлуулсан. Энэ залууд маш их баярлалаа гэж хэлсэн. Энэ цүнхийг нь өөрөө ч аваагүй ээжтэй авсан, ээжтэй өгсөн гэж боддоо. Яг энэ үеэр нь ч гэсэн Аалан гэх TikTok-ч юм бүсгүй Келигийн цүнх, ногоон Келигийн цүнх авсан талаар постсон. Тэгэл хүмүүс бүр гайхацгаагаал нэрэл энэ Маланы лам гэдэг нь одоо хин юм бэ? Энэ яг л Хятадын тэрбумтны уурхаач нийлний хүүхэд юм байна гэсэн хүмүүсийн таамаглуудыг дэвшүүлцгээж байсан. Гэхдээ Маланы лам маань нэг л өдөр гинтхэн алга болцсон. Шөнийн клубтээ орхоо болцсон. Шөнийн клубын ажилчид маань үйлж байсан. Учир нь гэх юм бол Маланы лам маань гарын мөнгийг маш ихээр өндрөөр өгдөг. Одоо үйлчлүүлэгчид хизээш Маланы лам шиг гарын мөнгийг нь өгөхгүй байна. Маланы лам чи хайчсан юм бэ гэх сэтгэлдлүүд TikTok-оор дүүрч байсан. Маланы лам нь 4100 биткойны эзэн 1 биткойн хэдэн төгрөг гэж бодож байна. 221 сая төгрөг. Тэгвэл 4100 биткойн нь 906 тэрбум төгрөг юм бэлээ. Хүмүүс хоорондоо ярьж байгаа. Чи хэдэн биткойнтэй юм бэ? Би 1 биткойнтэй. Чи ямар мяа юм бэ? Арчиг юм чи ганцхан биткойнтэй юм уу гэж хизээч бодож болохгүй байх. 1 биткойнт гэвэл 221 сая. Үнэхээр баян юм аа. Нэгэн өдөр Вашингтон DC хуршууд мөр гайхсан баг. Вашингтон DC дээр ингээл галын дуу чимээ сонсохдоо танкнууд ороод FBI-ийн нэгэн том орд харшиг бүсэлсэн 20 настай хүүхдийг баримчилж исэн. Энэ хин бэ гэх юм бол Маланы лам байсан. Маланы ламыг баримчилж байгаа бичлэг нь цацагдсан. Хүмүүс бүр гайхшаарсан. Зарим хүмүүс болохоор Маланыг суул гэсэн хаштагууд бий болж исэн. Нэгэн сонирхолтой баримт нь ямар сонирхолтой баримт гэхээр хүмүүс Маланыг суллагдсан байна гэж ойлгож байсан. Өөрийнхөө нууц дансаараа мөнгө төлөө тэр гарчжээ. Яагаад гэхлээр нэгэн TikTok-чин Аз залуу гарч ирсэн. Та бүгдийн энэ харж байгаа болчихлаа. Энэ бол TikTok-чин Аз залуу Mercedes-Benz өөрийнхөө хувийн онгоцондоо бичлэгүүдийг хийдэг Richard Mille-ийн цагтаа өөрийнхөө хаштаг дээр эгэл даруухан амьдрал хандвын ажил хийж байна. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд Европ хүмүүсийн нүдэнд нэг Аз хүмүүс тэр чигээр адилхан царайтай харагддаг юм шиг байна. Энэ залуу
Малааны лам харалтай. Энэ хоёр бол шал тусдаа хоёр өөр царайтай гэдгийг бид нар бүгд харж байгаа үстэй. Та бүхэн маань юу гэж бодож чинь сэтгэлээ үлдээгээрээ эсвэл та бүгдийн нүдэнд энэ хоёр хүн эсвэл яг адилхан харагдаж байна уу? Тэгэл хүмүүс гайхацгаал энэ хоёр яг нэг хүнгээ ойлгоцсон. Малааны лам суллагдчихж гэд ойлгоод байгаа. TikTok дээр олон сэтгэлдлүүд гарч ирсэн. Нэгэн сонирхолтой сэтгэл. Энэ сэтгэл маш ихээр гарсан. Малааны лам бол орчин үеийн Робин Худ, бачуудаас мөнгөний сааж авч ядуучуудад тарааж мөнгө өгдөг. Тэр бол жинхэнэ Робин Худ гэсэн сэтгэлдлүүд гарсан. Та бүхэн маань юу гэж бодож байна? Үнэхээр Малааны лам Робин Худ үү? Тэр бачуудаас мөнгөний авч ядуучууд цацаж мөнгө өгдөг. Тэр үнэхээр Робин Худ байж чадсан уу? Та бүхэн бас сэтгэлээ үлдээгээрэй. Малааны лам хэрхэн мөнгөтэй болсон бэ? Энэ талаар нь хамтдаа ярилцгаая. Суглаанд ороогүй байж гинтхэн мөнгөтэй болсон хүмүүс байдаг та. Малааны лам бол яг л үүний нэгэн тод жишээ. Та бүгдэн бодож байгаа шүү. Малааны лам бол хакердж мөнгөийг олсон. Бид бүгдийн төсөөлж байгаачлан ногоон дийлгэцсэн нүдний шилтэй хар хувцастай хүн компьютер дээр суудсан. Таны компьютерийн үйлдвэрлэлийн систем рүү чинь шууд нэвтэрч байгаагаар төсөөлж магадгүй. Гэхдээ яг үндэ энэ зүйл болсон. Вашингтон DC-д 4100 биткойнтэй эзэнд нэгэн дуудлага мессеж ирсэн. Таны Google аккаунт чинь халдлагад өртлөө, хакерд өртлөө гэсэн мессеж ирсэн. Ямар ч хүн бол мэдээж гайхан шүү дээ. Паникнд орно. Нөгөө залуу хүртэл паникнд орсон. Яахан мэдэхгүйсэн. Яг энэ үед нь Google-ийн ажилтнанд залгаад та яг одоо нууц үгөө соль. Та энэ линкээр ороо нууц үгөө соль гэсэн зааварчилгааг өгсөн. Энэ бол мэдээж Малааны лам байгаа. Яг энэ үеэр нь дахин түүний утсанд нь дуудлага орж ирсэн. Таны биткойн чинь халдлаганд өртөд байна. Та яаралтай нууц үгөө солио гэсэн дахин зааварчилгааг өгсөн. Тухайн хохирогч маань яг зааварчилгааны дагуу явсан. Яг энэ үед нь 4100 биткойныг шилжүүлээд авцсан өөрсдөө. Малааны лам болон түүний найзууд хамтарч ажиллаад 4100 биткойны эзэн болсон. Та бүгдийн энэ харж байгаачлаа Discord дээр бичлэг хийгдсэн. Анда бид нар чадлаа. Өө бурхан минь. Яг энэ бичлэг тавигдсан. Хэрвээ FBI болон цагдаа нар энэ хэргийг илрүүлж чадахгүй бол Америкийн татврын газар бид нар энэ хэргийг илрүүлчихье гэж байгаа юм шиг урд уран дайраад орцсон. Учир нь гэх юм бол та хэрвээ жилдээ 100 сая төгрөгийн орлоготой бол та яаж 300 сая төгрөгийн цүнх авдсан бэ? Энэ бол байж болшгүй зүйл гэх мэтээр дэлгэж тавина. Мөн FBI-ийн тэр Discord-ийн янз бүрийн бичлэг линкүүдийг харж байгаад 1 сарын дотор Малааны ламыг баримчилсан. Малааны лам бол 1 саржингаан клубд гоё өнгөрүүлсэн. Гэхдээ баригдсан. Найзууд нь Малааны ламын найзууд нь бол Малааны ламыг нэлээд үзээ ядсан. Учир нь гэх юм бол мэдээч ямар ч тэнэг хүн бодсон 900 сая тэрбум төгрөгөө алдсан хүн зүгээр чамайг тавьж явуулна гэж байхгүй шүү дээ. Чамайг үнэхээр бүр тэр орон даяараа ирэн суруулж байгаа. Бүү юм болж байгаа. Энэ үед нь Малааны лам яасан бэ? Өдөр болгон 100 сая, 200 сая, 300 сая төгрөгөөр шөнийн клубуд мөнгөө цацаж байсан. Энийг нь мэдээж хүмүүс харж байгаа шүү дээ. Америкийн ямар ч захын нэг хүн энэ бүх зүйлийг харж байгаа. Түүний найзуудын хувьд мэдээж мөнгөө авчаад чимээгүй байхыг хүссэн. Малааны лам маань мөнгөө цацахыг хүссэн. Тийм учраас FBI болон цагдаа нарт баригдсан. За үүгээрээ өнөөдрийн сэдв дууслаа. Та бүхэн маань юу гэж бодож байна? Дараа 7 хоногт иргэн уулзцгаая. Энэ бичлэгийг үзсэн танд маш их баярлалаа. Баяртай.